Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд биед маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Энэ удаагийн нэмэлт дугаараар нэлээд учир бүтээлэгч гисэн эцэс сүултээ хэргийн учир зангилаан тайлагдсан та бүхний сонсох туртай төрлийн хэргийг ярьж өгөхөөр бэлдлээ. За ингээд хэдүүлээ шууд ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. 2010 оны 11 сарын 17-ны 3 дахь өдөр үдээс хойш 54 настай Даян Залески гэдэг эмэгтэй машина Нью-Жерси мужийн Union Township хотод байдаг гэрийнхээ машины зогсоол руу оруулж тавьсан. За энэ болохоор Нью-Йорк хотын захад байдаг жижигхэн дүүрэг юм байна. За Даян бол машинаасаа бууж гэрлүүгөө орохоор бэлтэж явах үед цүнхэн доторх утсан дуурсан. Тэгээ уцаа гаргаж ирээд дуудлага нь хинээс ирж байгааг харсан чинь бэр ихч Дебиг залгаж исэн. За тэгээд Даян уцаа аваад Деби болохоор тэр дараа түүнээс маргааш би ингээд эмчийн үзлэгт явах хэрэгтэй байгаа. Тэгээ намайг хүргэж өгч чадах уу гэд асуусан чинь тэр бол мэдээж шууд зөвшөөрсөн. За энэ Даян гэдэг эмэгтэй хэдхэн сарын өмнө хууль зүйн нарийн бичгийн дараагаар 17 жил ажилласан тийм ажилласаа тэтгэвртээ суугаад өндөр настай эцэг эх болон ахтай илүү ойр байхын тулд саяын хэлжсэн хороололд нүүж утсан юм байна. Тийм болохоор тухайн үед түүний хийдэг цорын ганц зүйл нь бол ингээд гэр бүлийнхэндээ туслах тиймэрхүү төрлийн ажил байсан. За тэгээ маргааш нь угаасаа завтай байсан болохоор Дэбид маргааш уулзъя гэж хэлээд за тэр хоёр бол уцаа тасалсан. За тэгээ Даян машин дотроос зүйлээ цуглуулад машинаасаа буусан. Түүний нүүж очсон хорооллын гудамж дагуу үзэсгэлэнтэй байшингууд зөвлөг ногоо нь маш тийм цэвэрхэн арчилсан амьдрахад бол үнэхээр таатай газар байсан. За тэр бол орчноо ингээд хараа зогсож явах үедээ гудамжны эсрэг талд амьдардаг хадагтай Earwood гэдэг эмэгтэйг олж харсан. За Даян бол инээмсэглэж гараа дадлаж мэдчлээд тухайн Earwood-ийн Arnell гээд хүүн маргааш завтай байгаа эсхийг асууя гэж бодоод за тухайн орой нөгөө цасарч магадгүй байсан болохоор өөрийнхөө хэсгийн цасаа Arnell гээд хүүгээр нь цэвэрлүүлчихдээ билүү гэж бодсон. За тэгээ орой 10 цагийн үед Даян орондоо ороод лаптопоо нээгээд онлайн болзооны сайт дээр өөрт нь ирсэн мессежнүүдийг уншиж эхэлсэн. Яг үннийг хэлэхэд бол яг энэ онлайнаар болцох гэдэг нь Даяны амьдралын энгийн нэг хэсэг байсан. Тэр олон жилийн турш хид хидээ эрэгтэйтэй болцож үзсэн. Тухайн үед ч гэсэн баар цэнгэний газруудад эрчүүд түүнтэй маш итэвхтэй тийм холбоо суулжээ тогтоодог бүр нэг удаа гэрлэх санал хүртэл тавьчихсан юм байна. Гэхдээ олон эрэгтэйтэй танилцаад заримд нь үнэхээр дурлж исэн ч гэсэн энэ эмэгтэй бол огт гэрлэж байгаагүй. Тэгээ тэрхүү болзооны сайтууд дээр эрчүүд бол Даян руу байнга мессежчтэй уулзах санал тавьдаг байсан. Түүнтэй уулзж исэн эрчүүдээс ердөө цөөн хэдэн л тийм таагүй төрлийн хүмүүс байсан. Тийм болохоор цаг хугацаа өнгөрөх тусам Даян бол холбоотой байдаг, үе уулзаж болцдог хид хідэн эрэгтэй тийм жагсаалт хүртэл гарчихсан байсан. За тэр үед бол Даян өөрийнхөө тухайн жагсаалтанд байдаг нэг эрэгтэй профайл руу ороод үзсэн. За тэр хүний нэрийг болохоор Kyle Porter гэдэг. Даян болохоор тэр хүн лөө нэлээд тийм сэтгэн сөн гайстай мессеж биччихсэн яг тэр үед нь хаалганы хонхон дугарсан. За тэрийг сонсоод Даян баг зэрэг гайхаад яагаад гэхээр хин нэг бол гэртээ урайгүй, гэрт нь ямар нэг хүн ирнэ гэсэн хүлээлт өрөөсөө байгаагүй. За тэгээ нөгөөх чи орноосоо босоод доошоо бууж хаалгаа онгоолгохоор явсан. За тэр хаалгаа нэнгүүтээ ирсэн хүнийг бол тэр дорн таньсан. Тухайн хүн яг юу хийж байгааг Даян ерөөсөө ойлгоогүй. Гэхдээ дотгошоо түүнийг ураад юу болсон талаар асуусан байгаа. За тэгээ тухайн хүн яриад эхлэнгүүт Даяны хизээч сонсно гэж төсөөлөөгүй зүйл нь байсан. За ингээ маргааш өдөр нь үд дундын үед Даяны 91 настай аав Стенли Залески гэдэг хүн болохоор гэртээ зургатаа үзээд сууж исэн чинь утсан дуурсан. За тэгээ уцаа авсан чинь Деби байсан. За тэгээ Деби болохоор маш их тийм санаа зовсон байдалтай. Даян яг тухайн өглөө өөрийг нь эмчит үзүүлэх гээд явахт нь хөргөж өгнө гээд зөвшөөрсөн боловч юусэн ирээгүй гэдгийг хэлсэн. Тэгээ тэр өдрийн өглөөнөөс хойш Даянтай холбогдох гэж олон удаа оролцсон ч уцаа аваагүй, ямар ч хариу өгөөгүй, мессежэнд нь ч гэсэн ингээд хариу өгөхгүй бүр таг алга болсон. Стенли гэдэг нөгөө аав нь бол Дебитэй адилхан энэ явдалд ер нь нэлээд гайхсан байдалтай байсан. Яагаад гэхээр Даян бол ерөөсөө уцаа авдаггүй ч юм уу, холбоо тасрах хүн ерөөсөө биш байсан. За тийм болохоор Дебид хандаад би яг Даяны гэрлүүн очиж шалгаад үзье. Ямар ч байсан манайхаа тэднийхээс илүү ойрхон юм чинь би эхлээд яваад
явчих гэж хэлсэн. За тэгээ Стенли болохоор их нэртэйгээ хамт явъя гэж хэлээд тухайн цаг мөчөөс 20 минутын дараа гэхэд хоёулаа Даяны гэрийн үүдэнд яваад очсон байсан. Хаалган дээр нь очсон даруйда Стенли хаалгыг нь одоо эхлээ зүгээр тогтчихсэн бол сүүлдээ бүр балбаж эхлээд Даяны нэрийг бүр хид хідэн удаа дуудаж хашгирсан ч ямар ч хариу сонсогдоогүй. Тэгээ сүүлдээ нөгөөх чинь хаалга түгжээтэй байгаа эсхийг шалгахаар бариулаас нь татсан чинь онгорхоо исэн. Тэгээ явж орсон даруйда үүдний хэсэгт бол одоо анхаарал нь төвлөрсөн маа. Яагаад гэхээр орсон даруйд бол бүх газар одоо ингээд хан шал гэд хаасаагүй цус байсан. Тэгээ өөрхий санаан зовоод эхнэрээ чи энд бэжээ би төтгшөө ороод хараатахыг гэж хэлсэн маа. За ингээд гэрлүү нь бол явж орсон. Үүдний хэсгээр цаашаа явах тусмаа цус бүр хаасаагүй цэцэрсэн байгааг тэр бол олж харсан. За цусны дунд өөр нэг хачирхалтай зүйл байсан. Тэр нь юу байсан бэ гэхлээр тийм нэг цагаан өнгийн нунтаг шиг зүйл бөөгнөрцөн. За гэр дотор нь бол нам гүм Даян бүр хаанаага нь мэддэхгүй. Тэгээ Стенлигийн анзаарснаар бол тухайн цусан дундуур ямар нэг зүйл ингээд чирэгдсэн юм шиг маш тод мөр үлдсэн байсан. Тухайн мөр болохоор гэрийн одоо артал руу ар хэсэг рүү чиглэжсэн юм байна. За мэдээж тэрийг угаасаа дагаад алхсан. Эцэстээ бол тухайн мөр нь хонгол руу буудаг шатны хэсэгт тасалдчихсан байсан. Тэгээ доошоо харсан чинь шатны оролд ямар нэг тийм зүйл одоо овоорцсон юм шиг харагдсан маа. Эхэндээ ингээ харанхуй байсан болохоор юу ч ингээд ялгаж харж чадаагүй. Харин хэсэг хугацааны дараа нүд нь ингээд харанхууд дасах үеэр тэр бол аимшигтай зүйлийг олж харсан. Тэр нь бол түүний охин Даян байсан. Тэгээ харсан даруйдаа одоо ойлгосон даруйдаа эхнэрлүүгээ орилж 911 рүү залга гэж хашгирч эхэлсэн. Ингээд хагас цагийн дараа буюу өдрийн одоо 1 цагийн үед Union County-гийн хүн амны хэргийн ажлын эсхийн мөрдөгч Роберт Хендерсон цагдаагийн машинтайгаа Даяны амьдардаг хороолол руу явж очсон. Тэр болохоор одоо хамт ажилладаг Майк Монокио гэдэг хүнтэйгээ хамт очсон юм байна. За тэгээ очих үеэр нь болохоор хэргийн газрыг тэр чигт нь одоо шар туузаар хаасан байдалтай хэргийн газрын үйлчлэг бол хийгдээд эхэлчихсэн байсан. За Хендерсон бол хамгийн түрүүнд нэг өндөр настай одоо эрэгтэй эмэгтэй хоёрыг байшингийн урд талбайд цагдаа нартай уулзж байгааг харсан. Тэгээ тэр хоёр машинасаа буух үеэр нэг цагдаа бол яарч хурч ирээд яг тухайн үед тогтоогдсон мэдээллүүдийг танилцуулсан. За тэгээд энэхүү хоёр хүн бол хохирогч Даян Залескигийн эцэг их. Даян болохоор энэ байранд ганцаараа амьдардаг. Эцэг их нь өнөөдөр ирээд үүдний хэсгийг бүхэлдэн цусаар одоо бүрхэгдсэн байхад нь олсон. Харин Даяны цогцыг хонглын шатны оролд хэвтэж байхад нь илрүүлсэн гэж тайлбарласан. Хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг байгаа юу эсвэл одоо дээрм тунуулын үл мөр байна уу гэд Хендерсон асуусан чинь нөгөө цагдаа нь бол толгоос ихсрээд тийм зүйл ерөөсөө байхгүй. Гэхдээ доторх нөхцөл байдал маш одоо тийм очирхалтай байна гэж хариулсан. Түүний хэлснээр бол алуурчин Даяныг хөнөөснийхөө дараа гэр дотор бол нэлээд удаан байсан тийм байдалтай гэж хэлсэн. Тухайн хүн цэвэрлэгээ хийх гэж ерөнхийдөө нэг их оролдоогүй мөрдөн байцаагчдыг төөрөгдүүлэхийн тулд хэргийн газрыг зориудаар бохирдуулж уул мөрийг нь одоо тийм бодлонтой болохыг хичээсэн юм шиг харагдчихсэн. За энийг нь сонсоод Хендерсон бас тийм гайхсан байдалтай яагаад гэхээр ер нь ихэнх алуурчид гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хэргийн газраас аль болох хурдан зүхтахыг одоо хичээдэг. Харин энэ хүн болохоор эсэргээрээ тэнд удаан хугацаагаар саатсан тийм маягтай байсан. За тэр үед Хендерсны хамтрагч Монокио ажлаа ерөнхийдөө яаж одоо хуваарлаж авах уу гэдээ асуусан. За тэгсэн чинь Монокио болохоор би энд үлдээд Даяны эцэг ихтэй ярилцъя. Харин та төтгшөөгөө ороод хэргийн газрыг шалгаа гэж хэлсэн. За ингээ хэдхэн хормын дараа Хендерсон бол Даяны гэрийн үүдээр ороод үүдний хэсэг тасар их хэмжээний цус байгааг одоо өөрийн нүдээр олж харсан. Цус одоо маш их байсан болохоор аллах нь яг тухайн хэсэгт нэг тэр үүдний хэсэгт болсон байх гэж таамагласан. За шалан дээр бас их хэмжээний тийм цагаан нунтаг цэцэгдсэн байдалтай байсан. Тэгээ Хендерсон харсан даруйда тэр зүйл нь одоо гал унтраах нунтаг гэдгийг шууд таньсан. Тэгэхээр одоо ингээд гэрт нь гал гарсан ямар ч шинж тэмдэг харагдахгүй байсан болохоор алуурчин хэргийн газрыг зориуд бохирдуулж нотлох баримтуудаа устгахын тулд гал унтраагч шүршсэн байхаа гэж дүгнсэн юм байна. За удалгүй тэр бол үүдний хэсгээс эхлээд байшингийн одоо ар хэсэг рүү чиглэсэн цусны мөрийг анзаарсан. За тэр мөрийг дагаад хонглоор өнгөрөөд галтайгоор орсон. За тэнд бол шүүх шинжилгээний ажилтнууд галтайгооны одоо угаалтуурын эргэн тойронд нь зогсож исэн. Угаалтуур нь бүхэлдээ савнтаа усаар дүүрсэн байсан. Хендерсныг төхөж явж очиход нэг шинжээч бол угаалтур дотроос
эмэгтэй хүний төрөвч гаргаж ирээд хатаах гад тавцан дээр дэлгэж тавьсан. За Хендерсон ойртож чоод үнэмлэхийг нь шалгасан чинь тэр нь бол Даяны төрөвчөө харахгүй мөн байсан. За тэгээ нөгөө шиндээч болохоор гараа савнтаа ус руу дүрээд өөр нэг зүйлийг бол гаргаж ирсэн. Тэр нь бол телевизийн удирдлага байсан. За тэгээ тухайн үеэр болохоор Хендерсон бас шинжээчээд бүгдээрээ бол ижил дүгнэлтэнд хүрсэн. За алуурчин бол тухайн эд зүйлийг савнтаа усанд хийгээд хурууныхээ болон ДНХ-ийн уул мөрийг арилгахыг оролцсон гэж харагдчихсан. Энэ бүх зүйлийг хараад Хендерсон нэг зүйлийн талаар бодож эхэлсэн маа. Хэрвээ алуурчин ердөө эд зүйл дээрх уул мөрийг арилгахын тулд ийм их хүчин чармаалт гаргасан юм бол хохирогчийг яг яасан бол цогц дээр яг юу хийсэн бол гэж бодож эхэлсэн. За ингээд хэдэн минутын турш шинжээчтэй ярилцаад хэргийн газрын тийм юр бусын байдлын талаар хэлэлцсэний дараа дахиад нэг цусны уул мөрийг дагаж эхэлсэн. Тухайн мөр болохоор хонгил руу будаг хаалганы тийшээгээ ол чиглэсэн байсан. Тэгээд доошоо харсан чинь шатны оролт шүүх шинжилгээний мэрэгчлэлтэн Даяны цогцсны зургийг нь авч исэн. Хендерсон шатаар уруудаж буугаад цогцыг ойроос харахад нэлээд тийм цочирдмоор байсан. Ерөнхийдөө бол ингээд дээр харсан бүх зүйлээсээ болоод цогцос нэлээд муу байдалтай байхыг урдчлан мэдчихсэн ч гэсэн бодит байдал дээр бол бүрч илүү их аимшигтай байсан маа. Даян бол үнэхээр тийм хэрцгийгээр дайралтанд өртсөн байдалтай байсан. За түүний цээж, хүзүү, нүүр бол бүхэлдээ хутганы шарахаар бүр дүүрэн байсан. Шарах нь маш олон байсан болохоор тоологч боломжгүй хэмжээнд тийм байдалтай харагдчихсан. За тэгээ Хендерсон улам бүр ойртоод ажигласан чинь Даяны нүүрэн дээр маш олон тийм хөхөрсөн тийм шарах байгааг бол хараад бас гар хөл дээр нь өөрийгөө хамгаалах гэж тэмцсэний тийм уул мөр тод харагдаж байгаа гэдгийг анзаарсан. За энэ нь бол маш тийм хүчтэй хоорондоо тэмцэлцэн гэдгийг нь илтгэжсэн. Тэрнээс гадна Даяны зарим хувцс нь тайлгдсан байдалтай байсан юм билээ. За тэрийг нь хараад Хендерсон бол түүнийг бэлгийн хүчирхийлэл бас өртсөн байж магадгүй гэж бодсон. За ийм байдал нь бол сонсоод үзэхэд аимшигтай ч гэсэн үннийг хэлэхэд цагдаа нарын хувьд бол бас нэг давуу тал болж болохоор зүйл байсан. Ягаад гэхээр алуурчны ДНХ-ийг цогцоос илрүүлэх боломж нь өндөр гэсэн. Тэрнээс гадна өөр нэг анзаарсан зүйл нь байсан гэхээр Даяны цогцсноос нь маш хурц тийм химийн бодисны үнэр үнэртжсэн. За тэгээ удаагүй бол тийм цэвэрлэгээний бодисны савыг хажууханд нь байхыг олж харсан юм байна. За тэгээ бүх зүйл ерөнхийдөө бол ойлгомжтой болсон. Алуурчин Даяны цогцыг чирч хонгилд аваачж аваад дээрэс нь химийн бодис асгаад нотлох баримтыг устгахыг бас л оролцсон байсан. Тэгээ эндээс нь харахад бол ингээл мөрдөгчөд харсан зүйл, үнэртж байгаа зүйл, за дотор нь орж ирэх бодол гэх мэт ингээд 5 метр хөөгөө ол тэр чигт нь ажилуулж байгаа гэдгийг та бүхэн анзаарсан бах. Тэгэхээр очсон байгаа энэ хүмүүс хангалттай сайн ажиллахгүй бол цагдаа нар ашиглаж болох хурууны хээ ч юм уу ДНХ-ийг ч гэсэн олж чадахгүй байж магадгүй гэж бодсон. Тэгчих юм бол мөрдөн байцаалт үндсэндээ гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлахаас өөр аргагүй болно. Гэлээгээд яаж ч утсан гэрчүүдийн мэдээлэл бол үргэлж найдвартай байдаггүй. За тийм болохоор Хендерсон ийм нөхцөл байдал үүсэхгүй байгаасаа гэж бол мэдээж хүсэжсэн. Тэрнээс гадна яг энэ хороололд амьдардаг хэн нэгэн ямар нэг зүйл харсан байгаасаа гэж дотроо найдажсэн. За тэгээд дараа нь бол Хендерсон өөрийнхөө хамтрагч, мөрдөгч Монокёгийн хамт хөршүүдээс мэдээлэл цуглуулж эхэлсэн. За тэгээд эхний хөршийн байр руу алхаж явах үеэрээ Монокё Даяны эцэг ихтэй юу ярилцсан талаараа Хендерсонд ярьж өгсөн. За нэгдүгээрт болохоор Даян энэ хороололд саяхан нүүж ирсэн. Хоёрдугаарт бол тэр олон хүнтэй болцдог байсан, ихэнхдээ онлайнаар танилцсан ирчүүдтэйгээ уулздаг байсан гэж хэлсэн. За энэ мэдээлэл бол Хендерсны анхаарлыг нь шууд татсан. Яагаад гэхээр Даяны гэрээс олцсон бүх нотлох баримт нэг л зүйлийг илтгэжсэн. Тэр нь бол мэдээж Даяныг таньдаг хүн нь хөнөөсөн байх өндөр магадлалтай. Гэрт нь бол хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг угаасаа байгаагүй. Бас алуурчин хэргийн дараа удаан хугацаанд гэрт нь байж маш тооцоололтойгоор цэвэрлэгээ хийсэн гэж харагдчихсан. Тэгэхээр тэр хүн бол Даяныг ганцаараа амьдардаг гэдгийг нь мэддэг. Тэгэхээр хэн нэгэн гинет гэрлөө н орж ирээд саад болно энэ гэсэн санаа зовох шаардлагагүй байсан гэж харагдчихсан. За тэгээ эхний айл руугаа явж чоод хаалгыг нь тогшсон чинь нэг өндөр настай эмэгтэй бол хаалга нээсэн. Тэгээ Хендерсон бол Даяны аллахын талаар тайлбарлаад өмнөх өдөр нь Даяны гэрийн орчимд ямар нэг сэжигтэй зүйл олж харсан эсхийг нь асуусан. За тэгээ гадаа таньж мэдгүй машин зогсож ирсэн үү? Сонин хүмүүс орж гарч байгаа харагдсан уу? Ер нь ингээд жоох эвгүй зүйл ажиглагдсан уу гэд асуусан чинь
Нөгөө эмэгтэй өөрийнх нь амьдардаг хор бол одоо юм хүн амны хэрэг гарсан гэх мэдээг сонсоод зочирсон. За тэгээд тэр эмэгтэй болохоор би юу ч хараагүй, ямар нэг зүйл анзаараагүй. Гэхдээ өчигдөр Даяны гэрийн эсрэг талын хашаанд хэдэн хүүхдүүд тоглож исэн гэдгийг би санаж байна. Тэд нар ямар нэг зүйл харсан байж магадгүй гэж нэмж хэлсэн. За тэгээд хэдхэн минутын дараа Хендерсон болон Монакио хоёр Даяны гэрийн яг эсрэг талын байшингийн үүдэнд явж очсон. За тэднийг ол 50 гаруй насны эмэгтэй хугтаж аваад өөрийгөө хадагтай Earwood гэж танилцуулсан. За тэгээд болж өнгөрсөн зүйлийн талаар ярихад нөгөө Earwood гэдэг эмэгтэй болохоор би Даяны юурын сайн мэдэхгүй. Тэр энэ хороолол чинээр ирсэн. Гэхдээ үргэлж их найрсаг ханддаг байсан. Манай гэр бүлийнхэндээ ч гэсэн их ээлдэг, харцдаг байсан гэж хэлсэн. За тэгээд цааш нь ярихдаа үнэндээ Даян манайх хүүгээр гэрийнхээ жижиг сажиг ажлуудыг хийлэг гэхээр одоо мөнгө төлдөг байсан гэж нэмж ярьсан юм байна. За энэ үед бол Хендерсон яриагаа шууд гол асуудал руу чиглүүлээд өчигдөр энэ хавьд хэдэн хүүхэд тоглож исэн гэж сонссон. Тэд нар гэртээ байгаа болов би тэднэртэй ярилцмаар байна. Даяны гэрт ямар нэг эвгүй зүйл болсон эсхийг харсан, сонссон байж магадгүй гэж хэлсэн. За тэгээ нөгөө Earwood гэдэг эмэгтэй болохоор тэр даруй толгой дохиод удаачгүй нэг 11 настай хүүг дагуулад хүрээд ирсэн. За хүү бол маш их сандарсан байдалтай харагдчихсэн. Тэг мэдээж юм асуух гад ингээ байцаах гад цагдаа ирсэн болохоор нөгөө хүн сандраад мөрдөгчлөхөр арай жоохон зөөлөн байдлаар бид нар нэг муу хүнийг олох гэж байгаа. Өчигдөр чи ямар нэг зүйлийг харсан уу? Чамд ямар нэг эвгүй зүйл анзаарагдсан уу гэд асуусан чинь нөгөө хүү толгоос ихсрээд үгүй гэж хариулсан. За тэгээ энэ байдлаас харахад бол хэрэг дээр гэрч бараг байхгүй гэдэгтэй адилхан байсан. Ингээд маргааш өдөр нь буюу 11 сарын 19-ний өд орчимд мөрдөгч Хендерсон ажлын өрөөндөө Даян Залескийн задлан шинжилгээний тайланг уншаа сууж байсан. Харамсалтай нь тайланд бол түүний ерөөсөө урд нь таамаглаж байгаагүй гэхээр шинэ мэдээлэл бараг байгаагүй. Даяны нас барсан цагийг оройн 10 цагаас шөнийн 1 цагийн хооронд гэж тогтоосон байсан. Өөрөөр хэлэх юм бол эцэг гэх нь цогцыг нь олохоос 11-ээс 14 цагийн өмнө амь өргөцсөн гэсэн үг. Тэгээ түүнийг бол боомлж насыг нь хүнөөсөн байсан. За маш одоо аимшигтайгаар зодсон байсан. Тэрнээс гадна 40-оос дээш удаа утгалуулсан байсан. Гэмтэл нь маш хүнд байсан болохоор шүүх хэмнэлгийн шинжээчэд одоо яг аль шарах нь хөлт хүргэсэн болохыг тодорхойлж чадаагүй юм байна. За бас халдлагад ашигласан хутга олдоогүй байдалтай байсан. За шинжээчд болохоор Даян бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсхийг нь тогтоож чадаагүй. Яагаад гэхээр алуурчны цогц дээр асгасан химийн бодиснууд түүний үлдээсэн байж болох бүх ДНХ-ийн уул мөрийг устгачихсан байсан. Хэргийн газрын шинжээчд ч гэсэн гэрээс ашиглаж болох хурууны ихээ олж чадаагүй юм байна. За ингээ алуурчны нямбай цэвэрлэгээ үр дүнгээ өгсөн гэдэг нь эндээс харагдчихсан. Гэхдээ нэг зүйл олсон байсан нь юу гэхээр хэргийн газраас бол хідэн тусал цус илрээд тэр цусны ДНХ нь болохоор Даяныхтай таараагүй. Тэгээ анхан шатны шинжилгээгээр бол тухайн цус нь насанд хүрсэн эрэгтэй хүнийх гэдэг нь тогтоогдсон. Тэгээ Даян болон алуурчны хооронд нэлээд одоо хүчтэй тэмцэл өрнсөн гэдэг нь тодорхой байсан болохоор Даян тухайн халдсан этгээдийг ямар нэг байдлаар одоо шархтуулаад цус гаргасан байх магадлал өндөр гэж Хендерсон бол үзсэн. Ингээд мөрдөн байцаалтын нөхцөл байдал бол эрс өөрчлөгдөж эхэлсэн. За тэгээ дараагийн зорилго нь бол Даянтай хамгийн ойр байсан бүх эрэгтэй хүмүүсээс ДНХ-ийн дээж аваад хэргийн газраас олдсон цустай харьцуулах тийм ажил байсан. За тухайн үед бол дижитал шинжилгээний баг Даяны лаптоп дээр ажиллаад эхэлсэн. За тэд бол түүний онлайн болзооны хаяг руу нэвтрхийг оролдож исэн. Сүүлийн үед хинтээ одоо харилцаж исэн гэдгийг тогтоохыг нь хичээж исэн. Яагаад гэхээр тэндээс гарч ирэх эрчүүд бүгдээрээ ДНХ-ийг нь заавал шалгах ёстой хүмүүсийн чагсаалтанд орохоор байсан. Солонгосын Happy Moon Day брендийн удаагийн дугаартаа маань хамтран ажиллалаа. Сарын тэмдэг ирэх үеэр тампон хэрэглэхийн давуу талуудыг та бүхэнд хэлж өгье. За зарим хүмүүс бол аюултай гэж боддог ч гэсэн яг үнэндээ огтхонч аюул байхгүй, цэвэрхэн, за өдөржин тухтай байх боломжийг олгодог. Гол нь та 4-8 цаг тутамд солих хэрэгтэй. Тампон хэрэглэснээр та усанд сэлэх, бариу хувцас өмсөх, спортоор хичээлэх гэх мэт бүхий л одоо идэвхтэй цаг үед хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. За элдв өнөр ялгархгүй, сарын тэмдэг ирчихсэн гэх мэдрэмж байхгүй, ариун цэвэр талаасаа ч гэсэн илүү тааламжтай байдаг. За ялангуяа зуны уйлралд тампоны хэрэглээг төлхөө сонгохыг зөвлөе. Органик хөвөн давуу материалтай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн
хүний биед гаж нөлөө огт үзүүлдэггүй өөрөөсөө түлхэгчтэй Happy Monday брендийн тампоныг та CU болон Efes-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Маргааш нь өглөөний 9 цаг 30 минутын үед мөрдөгч бол Даяны хамгийн дотны найз Жуан гэд хүнтэй уулзсан. За Жуан бол найзынхаа өхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байдалтай, уу гашууд авцсан гэхээсээ илүү нэлээд тийм бухимдсан, ууралсан байдалтай харагдчихсэн. За тэгээ мөрдөгчд хандаад би чадах бүхнээрээ туслана. Даяны амьдралд байсан эрчүүдийн талаар би сайн мэднэ гэж хэлсэн. За тэгээ тухайн бүх эрчүүдээс зөвхөн нэг хүн л түүний санааг хамгийн их зовоодог талаар хэлсэн. За тэр хүн нь болохоор Майк Прунел гэдэг хүн байсан. Жуаны ярьснаар бол Майк олон жилийн өмнө Даяны түрээсэлж амьдардаг байсан байрных нь эзэн юм байна. Тэгээ байранд нь нүүж очисны дараа Майк болохоор Даянд байнга бэлэг өгдөг, уулзахыг гуйдаг байсан юм байна. За тэгээ сүүлдээ тэр хоёр бол хэсэг хугацаанд болцсон. Болцож байжгаад Даян дараа нь харилцаагаа дуусгахаар шийдэх үед Майк бол маш их ууралсан юм байна. Тэрнээс гадна Даян түүнээс холдохын тулд өөр газар руу нүүхээс өөр аргагүй тийм нөхцөл байдал үүсчихсэн. Тэ мэдээж энэ мэдээлэл бол Хендерсоны анхаарлыг шууд татаж эхэлсэн. Тэр бол Майк Прунелийг аль болох хурдан олох хэрэгтэй гэж тэмдэглэж авсан. Гэхдээ түүний асуухыг хүссэн өөр нэг нэр бас байсан. Даяны гэрт нэгжлэг хийх үеэр мөрдөгчөд түүний төрөвчийг галтгооны угаалтуураас олсон. Төрөвч нь болохоор савантаа усанд нэлээд тийм дэвцэн байдалтай. Дотор нь Даяны үнэмлэх хэд хэдэн кредит картууд нь байсан. Бас усанд норж бараг уншигдахааргүй хэмжээнд олсон нэг нэрийн хуудас байсан юм байна. За тэр нэрийн хуудсан дээр нь Mark Baker гэсэн тийм нэр байсан. За тэгээ нөгөө John гэд найзаас нь энэ хүнийг таних уу гэд асуусан чинь John толгой дохиод танина гэж хэлсэн ба. Даян болохоор Mark Bakerтэй нэг бааранд танилцсан юм билээ. Тэгээ хэсэг ярилцаад холбоо барих мэдээллийн хоорондоо солилцсон. Гэтэ дараа нь үнэхээр дахиж уулзсан эсхийг нь бол би мэдэхгүй байна гэж John хэлсэн. За ингээ ерөнхийдөө бол энэ хоёрын яриа ингэж өндөрлсөн. Мөрдөгчийн хувьд бол Mike болон Mark гэх хүмүүсийн аль алинтай нь ярилцах хэрэгтэй гэж бодсон. За эхлээд бол Mark гэд хүнээс эхэлсэн байна. Яагаад гэхээр түүнд бол Mark-ийн угаасаа нэрийн хуудас нь байсан. За тэгээд тэр өдрийн үдээс хойш Хендерсон Mark Baker-ийг цагдаагийн газрын байцаалтын өрөөнд дуудсан. Орж ирснийхэн дараа түүнийг сандал дээр сунхыг ураад тэгээд нэг савтаа уус өгсөн байгаа. Тэгээ нөгөөх чинь юу болсон, ямар учиртай намайг дуудсан гэд шууд асуугаад эхэлсэн. Ер нь бол ажлын өдөр яг ажиллаа хийж явах дундуур нь ямар ч тийм тодорхой тайлбаргүйгээр цагдаагийн газарт хурж ирэхийг шаардсанд Марк бол ерөнхийдөө тийм дургуутсан байдалтай илт байсан. Тэгээ Хендерсон мэдээж хүн амны хэргийн мөрдөн шалгалт явуулж байгаа тухай тайлбарлаж хэлсэн. Дараа нь болохоор Даяны зургийг гаргаж ирж ширээн дээр тавиад Марк руу харуулж яг тэгэх үеэрээ тухайн хүний нүүрний хувирал энтрийг нь анхааралтай ажигласан баг. Даяны зургийг хараад би энэ хүнийг таних ёстой юм уу гэд асуусан чинь энэ эмэгтэйг Даян гэдэг та хоёр саяхан нэг баарнд танилцсан гэдгийг би мэдэж гин гэд хэлсэн чинь Марк толгоос ихсэрч үгүйсгээд тийм зүйл болоогүй би энэ эмэгтэйг огт танихгүй гэж хэлсэн. Ер нь ийм хүнтэй би бол ханч таарлцсан очиж яриа өдөхгүй хэлсэн. Яагаад гэвэл тэр миний сонгодог төрлийн бай биш байсан гэж хэлсэн. За энэ бай гэсэн тэр үг бол нэлээд тийм эвгүй бас содон сонсогдсон. Ер нь бол яг ингээд танилцаж ярилцсан эмэгтэй биш харин бай гэж онцолж байгаа нь угаасаа анхаарал татахгүй байхын аргагүй. Тэгсэн чинь Хендерсон болохоор шууд та DNA тест өгөх үү гэд асуусан чинь Марк болохоор үгүй гэд татгалцсан. За энэ бол угаасаа с ижигтэй. Ер нь бол зүгээр энгийн хүнийг ингээд шүүхийн зөвшөөрлгүйгээр албатан DNA тест авах боломж байгаагүй ч гэсэн өөр нэг санаа бол төрсэн байгаа. Марк болохоор байцаалтын үеэр Хендерсны өгсөн усны савнаас ингээд усуугаа сууж исэн. Тэгэхээр тухайн савыг орхиод явчаасаа гэж найдаж исэн. Хэрэг тэгэх юм бол савнаас нь DNA гаргаж авч шинжилгээнд явуулах боломжтой болно гэсэн үг. За тэгээ Хендерсонд өөр угаасаа ярих зүйл байгаагүй болохоор та явж олно гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө Марк болохоор савыг нь хогийн саванд хаяагүй, тагийг нь буцааж таглангуудаа карманда хийгээд тэгээ өрөөс гараа явцсан. Тэгээ энэ үйлдэл нь бас л санаатаагаар хийж байгаа юм шиг санагдсан. Нөө Даяны алуурчин хэргийн газраас бүх нотлох баримтыг устгах гэж нэлээд тийм хичээсэн байдлыг эргэж сансан баг. За тэгээ нөгөөх чинь Маркийг гарч авснаас хэдхэн секундын дараа байцаалтын өрөөнөөс гараад араас нь дагаж эхэлсэн. Өөрийгөө мэдээж дагж байгаа гэдгээ анзаарагдахгүй нэлээд болгоомжтой дагсан. Хойноос нь бараг нэлээд удаан нэг гудамжны зайтай дагаж явж байгаад эцэстээ нөгөөтгчин карманаасаа усны савыг гаргаж ирээд замын хажуу руу шийдсэн. За тэгэд булан тойроод алга болонгууд нь Хендерсон гүйжж жоод нөгөө савыг нь аваад тэгээ цагдаагийн газар руу буцаж ицсэн. Очсон даруйда тухайн савыг болохоор дотлох баримтын
судалгаанууд хийгээд гэмт хэргийн лаборатори руу шинжилгээнд илгээсэн юм байна. За тэгээ дараа нь болохоор Даяны хуучин найз залуу байрных нь эзэн байсан гэд Майк Пурнеллийн мэдээллийн сангаас хайж исэн ч гэсэн тийм нэртэй хүн огт олдохгүй исэн юм байна. Тэгээ бэжэтэл хамтрагч Монокио болохоор нэг дунд иргэм насны эрэгтэйг дагуулад Хендерсоны өрөөнд ороод ирсэн. За тухайн хүн болохоор Даяны ах Рон Залески гэдэг хүн байсан. Тэгээ өөрийгөө болохоор Даяны хувийн амьдралын талаар мэддэг бүх зүйлээ ярих гад ирлээ гэж тайлбарлсан. За тэгээ Хендерсон болохоор шууд л тэр Майк Пурнелл гэдэг хүнийг мэдхүү гэд асуусан. Тэгсэн чинь ашгүй тийм би тэр хүнийг бол маш сайн мэднэ гэж хэлсэн юм байлээ. Яагаад гэхээр тухайн Майк гэд хүн Даяны аав дээр нь очиод тэгэд гэрлэх санал тавих гад ааваас нь зөвшөөрөл хүртэл хүсэжсэн тийм хүн юм байлээ. Тэгээ нөө Роны хэлснээр бол гэр бүлийнх нь тэр хүнд нэг дуртай байгаагүй, Майк нэлээд тийм сэжигтэй хүн шиг санагдчихсэн юм байна. Тэрнээс гадна хамгийн чухал зүйл нь юу байсан гэхээр тухайн Майк гэд хүний гэмт хэргийн бүртгэл нэлээд урт байсан болохоор өөрийн жинхэнэ нэрээ ашигладаггүй байсан гэж хэлсэн. 2 хоногийн дараа буюу 11 сарын 22-нд мөрдөгч Хендерсон байцаалтын өрөөндөө нөгөө Майк Пурнелл гэдэг хүнтэй бол уулзсан. Энэ хүний жинхэнэ нэр нь Лу Хавард гэж тийм нэртэй хүн байсан. Хендерсон бол энэ хүний гэмт хэргийн түүхийг нь аль хэдийнэ шалгачихсан. Тэрэн дунд нь экс эхнэрийнхээ эсрэг үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хүртэл бүртгэгдчихсэн байсан. Мэдээлэлээр бол Лу эхнэрээ маш хэрцгийгээр зодж исэн. Даяны хэрэг дээр ч гэсэн хохирогч бол маш хэрцгийгээр тийм зодуулсан байдалтай байсан. Тэгэхээр тодорхой тийм төстэй зүйлүүд бол ажиглагдчихсэн. За Хендерсон бол тухайн үед энэ хүний жинхэнэ нэрийг нь мэддэг болсон тухайгаа огт хэлээгүй. За тэгээ яагаад байцаалтанд дуудаж ирүүлснээ бол тайлбарлаагүй. Лу өөрөө ч гэсэн энэ талаар асуугаагүй юм байна. За тэгээ шууд 11 сарын 17-нд та хаана байсан бэ гэдээ асуусан. Тэгсэн чинь Лу би сайн санахгүй байна. Тэр өдөр ямар нэг онцгой зүйл болоогүй болохоор санахгүй байна гэд хэлэхээр нь Хендерсон Даяны зургийг гаргаж ирээд түүн рүү харуулад тэгсэн чинь нөгөөх нь энэ хүн хийн танихгүй байна гэж хэлсэн маа. Ер нь бол ийм итгэж үнэмшихээ аргагүй хариулсан. Даянд бүр гэрлэх санал тавьсан гэдгийг нь ч мөрдөгч маань мэдж байгаа штэ. Тэгээ тийм хүнээ танихгүй байна гэж хэлнэ гэдэг нь угаасаа боломжгүй. Энэ хүн бол угаасаа худлаа ярьжсэн тодорхой байсан. Цагдаагийн газар ирчээд ингээ хүнээр дайжгинж байгаа юм шиг ийм байдалтай байхаар нь Хендерсон бол нэлээд бас бухимдсан байдалтай Монокиод хандаад Лугийн хавцыг аваад ирээ гэж хашгирсан. Ингээ хэдхэн ормын дараа Монокио хавцыг авчираад өгсөн. Хендерсон бол тухайн хавцаа нээгээд чиний нэр Майк Пурнелл биш гэдгийг би мэднэ. Жинхэнэ нэр чинь Лу Хавард. Би чиний тухай бүх зүйлийг мэднэ. Чи урд нь энэ зурган дээр байгаа эмэгтэйд гэрлэх санал тавьж исэн. Чиний танихгүй гэж хэлээд байгаа эмэгтэй бол Даян. Бид бүх зүйлийг мэднэ. Чиний гэмт хэргийн бүртгэлийг ч мэднэ. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр ялж шийтгүүлж ийснийг чинь ч мэднэ. За тэгсэн чинь энэ Лу гэд эрэгтэйгийн зам байдал нь шууд өөрчлөгдөөд эхэлсэн. Тэгээ яах ч аргагүй болсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд тийм ээ би энэ эмэгтэйг мэднэ гэж хэлсэн. Тэгээ Даян алуулсан талаарх мэдээг телевизээр үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд гэхдээ би түүнийг алаагүй тангаргалыг гэж зүтгэсээр байсан. Хендерсон бол мэдээж түүнд итгээгүй. Орж ирэнгүүтээ шууд барин таван худлаа яриад эхэлсэн болохоор дараагийн ярьсан яриан ч гэсэн худлаа гэж утсан. Тэгсэн чинь Хендерсон хэрэг үнэхээр чи энэ хэргийг хийгээгүй бол энийгээ батлах маш амархан арга байгаа. Яг ДНХ шинжилгээ өгчгөө гэж хэлсэн. Тэгээ Лу болохоор хэсэг чимээгүй байж ийснаа сүлдээ ол зөвшөөрсөн. За маргааш өглөөнд буюу 11 сарын 23-ны өглөөний 8 цагийн үед мөрдөгч Хендерсон ажил дээрээ байж итэл утсан дугарсан. За тэгээ утсаа авсан чинь дижитал шинжилгээний багийнхан шин зүйл олсон талаараа дуулах гэж залгасан тэр байсан. Дижитал шинжээчд болохоор Даяны лаптоп дээрх бүхий л урдны мэдээлэл рүү нэвтэрч чадсан гэдгээ дуулгасан. Тэндээс бол Даяныг нас барсны дараах хэдэн цагийн хугацаанд хийгдсэн үйлдэлүүд нь бол илэрсэн юм билээ. Өөрөөр хэлэх юм бол алуурчин аллахын дараа Даяны гэрт нь байх хугацаанд компьютерийг нь ашигласан байсан. Тэгээ шалгалтаараа бол тухайн хүн порно сайтууд үзсэн гэдэг нь тогтоогдсон. Түгээрч зогсохгүй Даяны кредит картуудыг ашиглаад нэг MacBook болон iPhone захиалах гэж оролцсон юм байна. Тэгээ хамгийн хачирхалтай нь хүргэлтийн хаян дээрээ болохоор Даяны гэрийн хаягийг нь оруулчихсан байсан. Тэгээ энэ мэдээг нь сонсоод Хендерсон айгүй тийм гайхсан. Гэхдээ хамгийн их анхаарал татсан зүйл нь юу байсан гэхээр хэрвээ алуурчин тухайн захиалсан зүйлүүдээ хэргийн газар болох Даяны гэрлүү захиалж байгаа юм бол буцаж ирэхээр төлөвлөж исэн гэсэн үг. Гэхдээ мэдээлэл бол үүгээр дуусаагүй. Дижитал шинжээчд бас Даяны онлайн болцооны профайл руу бүрэн нэвтэрч чадсан юм билээ. Тэгээ
Даяны урд нь одоо мессежентер бичижсэн бас уулзчихсан бүх хүмүүсийг харах боломжтой болсон юм байна. Тэнд нь болохоор одоо хэдэн 10-аар тоологдохгүй олон эрэгтэйчүүд байсан. Тэгэхээр Хендерсоны хувьд бол с жигтэн ердөө 1-2-оор тоологдох биш, бүр хэдэн 10 хүн нэмэгдсэн гэсэн үг. Тэгээ тухайн эрчүүд болгоноос ДНХ-ийн дээж аваад бүгдийг нь байцаах шаардлагатай болсон гэсэн үг. Ингэснээрээ энэ хэрэг бол хормын дотор асар том хэмжээний мөрдөн шалгалт болж хувирсан. 2010 оны 12 сарын 2-ны өдөр буюу Даян алуулж одоо нас барснаас хойш 2-7 хоногийн дараа мөрдөгч Хендерсон Нью-Йорк хотдох нэг офисын барилгын гадаа өглөөнөөс хойш Кайл Портер гэдэг одоо хүнийг хүлээж исэн. Энэ Кайл гэдэг хүн болохоор Даяныг нас барахаас өмнө онлайнаар харилцаж исэн одоо эрчүүдийн нэг байсан. Хендерсон болохоор түүнтэй урд нь утсаар ярьж исэн. Кайл Даяны гэрт алга болохоос хэдхэн 7 хоногийн өмнө очиж исэн гэдгээ өөрөө бол хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ Хендерсны хамгийн их сэжиглэж исэн зүйл нь бол өөр эсэн. Кайл болохоор ДНХ тест өгөхөөс бүр эрс татгалцсан юм билээ. Тэгээ Хендерсны хувьд болохоор хэрвээ та одоо гин буруугүй байх юм бол энэ нь таныг с жигтний жагсаалтаас гаргахад туслая штэ гэж тайлбарласан ч гэсэн Кайл зөвшөөрөөгүй. Тийм болохоор Хендерсны хувьд энэ хүн бол с жигтэй гэж үзэхээс өөр аргагүй байсан. За удаагүй Кайл барилгаас гараад зогсоол руу алхаж байгааг хараад Хендерсон бол машинаасаа бууж бараг гүүх шахам яваад очисон. За тэгээд тэр үнэлгээ гаргаж ирж үзүүлээд Кайл болохоор тухайн үед нэг жоохон сандарсан байдалтай харагдчихсэн. Тэгээд би одоо хүнтэй ингээд нэг хоол идэх гээд уулзалтаасаа хоцрох гээд байгаа болохоор одоо тантай ярилцаж чадахгүй нэ гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь Хендерсон та яг одоо ДНХ-ийн тестээ өгөөд тэгээд явах боломжтой, эсвэл би таныг баривчлах зөвшөөрөл гаргуулж авчаад эргэж ирээд дахиад ярилцаж болно гэд хэлсэн. Тэгээ энэ үгнээс нь бол Кайл мэдээж айгүй тийм цочирдсан жоохон айсан байдалтай болж эхлээд за би ДНХ тест өгөө гэж зөвшөөрсөн юм билээ. 4 хоногийн дараа буюу 12 сарын 6-ны өглөө Хендерсон ажилдаа явхаас өмнө утсан дуурсан. За дуудлага болохоор одоо лабораториос иржсэн. Тэгээ утсаа авсан чинь Хендерсны явуулсан эхний багц ДНХ-ийн шинжилгээ дууссан тухай одоо мэдэгдэхээр залгасан тэр байсан. За эхний байдлаар болохоор Марк Бейкерийн дээж, Лу Ховардын дээж, Кайл Портер гэдэг энэ 3 хүний одоо ДНХ-ийн тестийн дээжүүд багтжсэн. Харамсалтай нь үр дүн нь бол одоо мөрдөгч Хендерсны хүлээж исэн шиг байгаагүй. Энэ 3 хүний хинээхэнч ДНХ хэргийн газраас олцсон цустай таараагүй. Тэгээ нөгөөх чинь лабораторид магадгүй алдаа гарсан байх гэж бодсон. Ягаад гэхээр энэ 3 хүн бол гуруула маш с жигтэй байсан. Бүр гуруула мөрдөн шалгалтанд огт одоо хамтарч ажиллахыг хүсээгүй, болж өгвөл нэг зогтчих гат ч юм уу. Ерөөсөө тийм таатал авахандаагүй. Хендерсны хувьд бол хэргийн газраас олцсон цус үнэхээр алуурчных байх албагүй. Хэрвээ тэр цус алуурчных биш бол мөрдөгчдийн гарт энэ ажлын эцэст бол юу ч байхгүй байгаатай адил гэсэн үг. Тухайн одоо цусыг болохоор аль хэдийнэ мужийн ДНХ-ийн одоо мэдээллийн сантай тулгаж үтсэн юм бэлээ. Ямар ч тийм тохирж байгаа одоо илрэл гарч ирээгүй. Тэгээ гол 3 сэжигтэндээ ч гэсэн тохироогүй. Тэгэхээр Хендерсны хувьд бол цаашид үргэлжлүүлж шин сэжигтэн олж ДНХ шинжилгээ хийхээс өөр сонголт ингээд үлдээгөө гэсэн үг. Дараагийн хэдэн 7 хоног хэдэн сарын турш тэр бол яг энэ ажлаа дахин хийсээрээсэн. Тэр Даяны онлайн болзооны профайл дээр байсан эрчүүдийг нэг бүрчлэн байцааж эхэлсэн. Бас мэйлээр холбоотой байсан бүх эрчүүдийг шалгасан. Товчхондоо гэх юм бол Даянтай ямар нэг байдлаар холбоотой байсан эрэгтэй хүн болгоныг олж уулзаад ДНХ-ийн тест одоо авч исэн гэсэн үг. За ингээд дараагийн 1 жилийн хугацаанд мөрдөгчөд 100 гаруй хүнээс байцаалт аваад 80 гаруй ДНХ-ийн дээжийг бол цуглуулсан. Гэхдээ нэг нэгээрээ бүгд одоо ингээд мухардалд орж исэн байгаа. 2011 оны 12 сарын 1 өглөө мөрдөгч Хендерсон бол Даяны хэргийн талаар ирсэн нэг мэдээллийг шалгахаар хэн нэгэнтэй утсаар ярьж байсан. Сар орчмын өмнө буюу Даяныг нас барснаас яг 1 жилийн дараа гэхэд орон нутгийн телевизүүд хэргийн талаар томоохон тийм тусгай нэвтрүүлэг цацсан юм байна. За энэний дараа бол цагдаагийн газар руу янз бүрийн мэдээлэл өгсөн хүмүүсийн дуудлага бүр тасархаа болсон. Тийм болохоор Хендерсон бас Монако 2-ын ажил бол улам илүү их нэмэгдсэн юм байна. Тэр хоёр өдөр болгон шинэ мэдээллүүдийг шалгаад тэрийг нь цаашаад мөрдөж одоо баталгаажуулах гэж завгүй ажиллаж байсан. Гэхдээ харамсалтай нь тухайн үеийг хүртэл алуурчин руу хөтлсөн ганц ч мэдээлэл гараагүй байсан. Тэгээд Хендерсны бодлоор бол энэ хэргийг бүр ингээд эхнээс нь буруу ойлгоод тэрнээсээ болоод ингээд буруу чиглэл рүү орсон юм биш байгаа гэд бодож исэн. За магадгүй Даяныг түүнийг нэг сайн таньдаг хүн нь биш харин огт холбоогүй танихгүй итгээд хүнөөсөн байх бас магадлалтай. Хэрвээ тийм байх юм бол алуурчныг олоход бүрч хэцүү болно. Тэрнээс гадна
одоо сүүлийн 1 жилийн турш бүх сэжигтнүүдийн ДНХ-г нь харьцуулж исэн тухайн цус магадгүй бүр алуурчных ч биш байж болно гэсэн зүйл бол одоо сэтгэлийг нь хамгийн их зовоож исэн. За тэгээ бажитэл Монокио бол өрөөнд нь орж ирээд нэг эмэгтэй сая над руу залгсан. Та ярих шаардлагатай хаа гэд хэлсэн баг. За тэгээ Хендерсон тэр эмэгтэйтэй бол ярьсан. Тэгсэн чинь өөртөө онлайнаар банк харилцдаг нэг эрэгтэй байдаг. Тэр үнтэй бол хизээч доо бичлэн уулзж байгаагүй. Гэхдээ хоорондоо одоо маш тийм дотн бичлэлцдэг байсан болохоор бүх зүйлээ бие биендээ одоо ярьдаг байсан гэдгийг хэлсэн. Тэгээ хэдхэн хоногийн өмнө тухайн одоо харилцдаг байсан залуу маш аимшигтай гэмээр мессеж бичсэн. За тухайн мессежиндээ Даян Залескийг би хүнөөсөн гэж шууд хүлээн зөвшөөрсөн тим мессеж байсан гэж хэлсэн. Тэгээ тэр эмэгтэй яг тэр онлайнаар харилцдаг байсан гэсэн хүнийхээ нэрийг хэлэхэд Хендерсон нэхэндээ бүр юу ч ойлгоогүй. Тэгж байж байгаад одоо баг ухаж ойлгонгуудаа Даяны аллахыг мөрдөж эхэлсэн одоо хамгийн эхний өдөр тэр бол маш том алдаа гаргасан гэдгээ шууд ойлгосон. За ингээд хэргийн газраас олцсон нотлох баримтууд болон алуурчны дараа нөхсөн мэдүүлэгт үндэслээд цагдаа нар 2010 оны 11 сарын 17-ны шөнө болсон үйл явдлыг одоо ийм байдлаар сэргээн тогтоосон юм байна. За тэр шөнө бол алуурчин Даяны гэрийн үүдэнд явж чод хаалгыг нь тогшохдоо маш их сандарсан байсан. Урд нь бол тэдний гэрт явж очиж исэн ч гэсэн яг тэр шөнө очихдоо бол нэлээд тийм өөр байсан баг. За удалгүй бол Даян хаалгаа онгоолгоод түүнийг хараад бол баг зэрэг гайхсан ч гэсэн тотгошоогоо ороосон. Тэгээ юу болсон чи ямар эргээр ирсэн ингээд асуусан чинь алуурчин болохоор яг юу одоо хэлхээ сайн одоо урсчилж бэлдээгүй. За тэгээд шууд л одоо Даяанд маш хүчтэй татагддаг гэдгээ ярьж эхлээд хамт хийхийг хүсдэг зүйлсийнхээ талаар яриад өөрт нь ямар их хэрэгтэй байгаа гэдгийг тайлбарлаж одоо үргэлжлүүлж ярьсаар байсан. За тэгсэн чинь Даян болохоор яриаг нь тасалдуулаад чи одоо юу яриад байгаа одоо манай гэрээс яв гэд хэлсэн маа. Тэгээ нөгөө чинь татгалцсан хариу сонссон болохоор гарахаас бас татгалцсан. За тэгэд удаагүй бол маргаан эхэлсэн. Маргаан нь сүүлдээ бол ширүүсээд алуурчин улам их уурлаж эхэлсэн. Тэгээд хаалганы дэрэгдэх ширээн дээрээсэн хайчийг шүүрч аваад Даяныг хутгалж эхэлсэн. Гэхдээ Даян бол түүний төсөөлснөөс нь хавьгүй хүчтэй эсэргүүцсэн юм байна. Тэр бол савчиж, өшөглөж бүх хүчээрээ тэмцсэн. Ингэж тэмцэж явах үеэр алуурчны хайж татгсан гар нь халтарсан. За тэгээ тэр даруй гарандаа одоо хүчтэй өвдөлт мэдрээд доошоо харсан чинь гар нь зүсэгдсэн, тэндээс нь бол цус гоожж байсан. Эннээс болоод бүр их уурлаад Даяныг боомлж эхэлсэн. Тэгээ эцэст нь бол Даян хөдөлгөөнгүй болсон юм байна. Тэгээ тэр бүрэн намжсны дараа алуурчин гараа тавиад гэрийн үүд хэсгийг тойруулаад харсан чинь бүр хаасайгүй цус бүр аимшигтай одоо тийм болчихсон байсан. За тэгээд өөрийнх нь ДНХ болон хурууныхээ Даяны бэд бас үүдний хэсгээр одоо тэр чигтээ үлдсэн байх магадлалтай. Тэгэд ч өрн Даян ганцаараа амьдардаг, ойрын хідэн цагтаалав гэрт нь хэн ч ирэхгүй гэдгийг тэр мэдчихсэн. Тийм болохоор түүнд хангалттай цаг байсан. Тэгээд хэргийн газрыг цэвэрлж эхэлсэн. Эхлээд бол Даяны амьгүй болсон биеийг чирж шат руу аваачаад дараа нь хонгил руу доош нь буулгасан. За тэгээд цогц дээр болохоор химийн бодис асгаж эхэлсэн. Тэрнийхээ дараа дахиад дээш гарч ирээд цус болсон хувцас тайлж угаалгын машинд хийсэн. Угаалга дуусхийг хүлээх зураа тэр хүн бол яг л өөрийн гэртээ байгаа юм шиг шүршүүрт ороод телевиз үзсэн байна. Дараа нь тэр хүн бүр галтогоонд орж өөртөө паста хийж идсэн. Бас Даяны лаптопыг ашиглаад порно сайт үзээд Даяны кредит картаар онлайн худалдан авалт хийхийг оролцсон. За тэгээ хувцас нь бол угаагдаж дуусаад хацсныхан дараа буцааж өмсөөд өөрийнхөө одоо хүрсэн байж болох бүх эд зүйлсийг цуглуулсан. Тэрэнд нь бол Даяны төрөвч, телевизийн удирдлага гэх мэт зүйлүүд багтжсэн. За тэгээ тэр зүйлүүдийг болохоор галтогооны угаалтуурт савантаа усанд хийгээд орхисон. Тэгчээд угаалтуурын доор байдаг шүүгэнээс гал унтраагуур гаргаж ирээд байшин даяар шүшиж эхэлсэн. Зорилго нь бол мэдээж мөрөө үлдээж болох бүх гул мөрийг устгах тийм явдал байсан. Бас лаптопыг нь арчиж цэвэрлээд өөрийн ДНХ болон хурууныхыг үлдээхгүй байхыг хичээсэн. За ингээд эцэст нь тэр хүн бол үүрээр хийх ёстой бүх зүйлээ дууссан гэж үзээд маш тайван одоо ингээд гэрээс нь гараа явсан. Тэр үед гадаа цас орж исэн. За тэгээ гудамж хөндлөн гараад гэрлүүгээ явж орсон. За тэгээд алуурчин болохоор Arnell Earwood байсан. Даяны хөрш хатагтай Earwood-ийн хүүн байсан ба. Мөрдөгчд энэ хэргийг мөрдөж эхэлсэн эхний өдрөөсөө маш том алдаа гаргасан байсан. Тэд бол гудамжны эсрэг талд амьдардаг хатагтай Earwood-ийн хүү Даянд жижиг сажиг ажил хийж өгдөг байсан гэдгийг нь бол мэдсэн. Хатагтай Earwood
гэрийнхээ артал руу явж очиод 11 настай нэг хүүг дагуулад ирсэн гэдгийг та бүхэн санаж байгаа бах. За тэгээд тэр хүү мөрдөгчд болохоор би өчигдөр Даяны гэрийн орчимд ямар ч сэжигтэй зүйл хараагүй гэж хэлсэн байдаг. Тэгээд яг тухайн үед болохоор мөрдөгчд тэр хүүхдийг хадагтай Earwood-ийн хүү гэж ботсон юм билээ. Өөрөөр хэлэх юм бол Даяны гэрт нь орж гардаг баг саг одоо ажил хийж өгдөг хүн нь энэ хүүхдийг гэд ойлгочихсон. За тэгээд ердөөл нэг жоохон хүүхэд өөрөөсөө том биетэй хүнийг бол алсан байж таарахгүй гэж ботсон юм байна. Тийм болохоор хадагтай Earwood-ийн хүү гэсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны анхаарлаас нь ингээд бүрэн гарчихсан байсан. Тэгээ үндсэндээ бол тухайн 11 настай хүүхэд хадагтай Earwood-ийн хүү биш, тэр хүн бол түүний ач хүү байсан. Харин хүү нь болохоор 26 настай Arnell Earwood байсан. Яг тэр 11 настай хүүгээс байцаалт авч явах үеэр Arnell үнэндээ гэртээ байсан. Мөрдөгчд энэ талаар хизээч тодруулж асуугаагүй. Зүгээр л ингээ буруу тамга төвшүүлээд өнгөрсөн юм байна. Тухайн хүүхдийг хүүн гэж ойлгоод Arnell Earwood-ыг бол шууд л одоо сэжигтний чагсаалтаас хасчихсан байсан. Ингэж мөрдөгч Henderson болон Monocchio хоёр энэ алдаагаа одоо бүтэн жил гаруун дараа ойлгосон юм байна. Тэгээ нөгөө цагдаагийн газар руу залгаад миний онлайнаар харилцдаг хүн өөрийгөө Даянийг алсан гэж хэллээ гэж ярьсан нь бол үнэндээ бол Arnell Earwood байсан. За энэ нэрийг сонссны дараа бүх зүйл ингээд утга учиртай холбогдож эхэлсэн юм. Үнэн хэрэгтээ Даян нас барах шөнөө Arnell-ийг гэртээ оруулсанд бол учиртай байсан. Тэр Arnell-ийг таньдаг, итгэдэг. Тэгээ тэр шөнө болохоор Даяны гэр рүү явж оронгуудаа түүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүссэн баг. Тэгээ Даян бол тэрийг нь татгалцсан. Тэгээ Arnell түүнийг хүнөөсөн юм. Arnell Earwood-ийг 2012 оны 4 сарын 7-нд баривчилсан юм билээ. Үндсэндээ бол Даяны хүнөөснөөс хойш ойролцоогоор 1 жил хагасын дараа ингээд энэ хүн баригдсан гэсэн үг. Эцэст нь тэр бол хүн амны хэрэгээ хүлээн зөвшөөрөөд бүх зүйлийг одоо өөрөө цагдаагийн газар мөрдөгчдөд ингээд хичээлж ярьсан. За шүүхээс түүнд бол 30 жилийн хорих ялыг оноосон юм байна. За ингээд ийм нэг хэрэг байна. Нэлээд толгой эргүүлж явж байгаа тэцтэй одоо ийм байдлаар илэрч ямар тач одоо алуурчнууд баригдаж зохих ёсны одоо ял шийтгэлээ амссан ийм нэг хэрэг байна. Та бүхэнд хэргийн твистүүд нэлээд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдрийн дугаартай маань Happy Moon Day брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө дэлгэгчтэй органик хөвөн даавын тампоныг та SEO болон Face-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Дугаартай хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Ингээд бүгдээрээ энэ хагасаа өдөр бас нэг сонирхолтой подкастаар эргээд уулзъя.